За юу байна? За юу байна да? Кандидат нэвтрүүлгийнхаа 2 3 дугаар дугаарыг үзсэн үү? Аха, хоёул ингээд нүдсэн. Хоёлоо болвол нэг юун дээр багталж ярих гэж үдээ. Гэхдээ ер нь бол ярих юм их байгаа болохоор баг 2 дугаар дугаар, 3 дугаар дугаар гэж явж магадгүй. За 2 дугаар дугаараас чамд хамгийн сонирхолтой зүйл нь юу байсан бэ? 2 дугаар дугаар Мгм. ерөнхийдөө айгүй улс төрийн мэдлэг олгосон гоё дугаар Мгм. байлээ. Яг Мгм. үнийг хэлэхэд улс төрийн тийм сайн мэдлэггүй юм бэлээ би бол. Мгм. Тэгээд энэ барууны үзэл, зүүнний үзэл, социалист демократ баруун төвийн үзэл энэ төр гээд тэднийг бол бас сайн мэдгүй яг сонгуулиас юу хүсдэгэ яг хөө мэдээд байгаа. Гэтэ одоо Мгм. дараагийн сонгуулиас би яг хаан гიშиж байгаа гишүүнээс юу өсөх үү, намаас юу өсөх үү гэдгээ бол нэг тодорхойлоогүй байсан санагдсан яг энэ нэвтрүүлгийг Мгм. үзсний дараа. Чамд ямар сэтгэл төрсөн? Надад ч гэсэн яг энэ 2 дугаар дугаараас яг одоо иргэн хүний хувьд ч гэдэг юм уу улс төрийн тухай аюул их мэдлэг олж авсан. Яг түрүүний нөгөө чиний хэлсэн либерал үзэлтэй одоо тэр төвийн барууны зүүнний социал демократ гэдэг яг аль нь ингээд юуг эрхэмлээд байгаа гэдгийг одоо аюул сайн ч байх ерөнхийдөө гайгүй ойлгож авсан. Тэгтээ би бас жоохон энэ дээр дутагдaltaй байна гэж бодоод байгаа юм болохоор нэвтрүүлгийн багаас ч юм уу ямар нэгэн байдлаар энэ үзлүүдийг ингээд хүнд ойлгохдохоор ингээд тайлбарлаад нэвтрүүлгийнхаа эхэнд юм уу эсвэл дараа нь ингээд тайлбарлаад өгсөн бол үзэж байгаа хүнд одоо ингээд байгуулагдаж байгаа шүү дээ. Манай хэд ч нам байгуулж байгаа. Энэ тохиолдолд эдгээр нэг ийм үзэлтэй нам юм байна да гэд ингээд улс төрийн үзэл баримтлал гэдгийг ингээд нэг ойлгоод явчих юм бол ингээд үзэлтний хувьд ч гэх юм уу хүмүүст ингээд хүрэх мессеж нь арай илүү байх байсан болов уу гэж бас харсан. Ягаад тэгэхээр яг энийг үзэж явах үед нэвтрүүлгээс тийм тайлбар яваагүй учраас би өөрөө тэрийг дараа нь ингээд хайж агаад олж авч ойлгох шаардлага гарсан гэх юм уу? Тийм тийм тийм. Тэ. Яг одоо би бол Монгол Ардын нам, Орчсон нам гэдэг айгүй олон жил яриад хүн нам гэдэг мэдээд Мгм. байгаа хэрнээсээ яг ямар үзэл баримталтай намын зорилго нь яг юу юм гэдэг тэрийг бол мэддгүй юм бэлээ. Тийм яг Одоо үнэ харин тийм. энэ жилийн сонгуулиар бол нөгөө тараах материал тарааж өгөх үед яг уншия гэж бодож байгаа. Би ер нь бол өмнө нь Мгм. ингээд сонгуулиас салхсан, улс төрөөс салхсан дандаа л дэрийг нь орж ирэхээр нэг хальт тараал ганц хоёр эргүүлж хараа хайшдаг байхгүй юу? Мгм. Тэгэхээр энэ жил яг тэр гишүүн болгоны одоо намынх нь зорилт төлөвлөгөө энэ тэрийг нэг харж үзье гэж бодод та. Монгол Ардын Мгм. намын яг зорилго төлөвлөгөө нь юу юм гэдгийг би лав үнийг хэлэхээр мэдэхгүй юм байлаа. Тийм харин тий. Тэгэл одоо бид нар нөгөө нэг өнгөрсөн сонгуулиас хойш ингээл зөвхөн хүнийг харж сонгоорой энэ төр гэл тэгээд идэг байсан шүү дээ. Тэгсэн чи яг тэр хүнийг харж сонгоорой гэдэг мессеж чи өөрөө бас улс төрийн мэдлэггүй байгаагийн шинж юм байлээ шүү дээ. Одоо тэр чин нам гэж яваад тэгээд намын үзэл баримтлал дээрээсээ одоо намынхаа зорилго төлөвлөгөөн дээрээс одоо ингээд ургуулж мөрийн хөтөлбөр гаргаж ирдэг те ингээд хамтарч багаар хийдэг тийм зүйл байсан юм байлээ шүү дээ. Ганц хүнийг Харин сонгоод бол тийм тэр байлээ. угаасаа их хурлын тэр танхимд ямар нэгэн нөлөө байх ямар ч боломжгүй байсан юм байлээ те. Тэрийг одоо би аягүй сайн Тийм. ойлгосон. Би бас айгуу сайн ойлгосон. Одоо энэ аа ганцаараа тухайн хүн айгүй гоё үзэл баримталтай хүн байгаад улс төрд гарангуудаа намынхаа л бодлогыг хэрэгжүүлэх гэж явах юм байл л шүү дээ тий. Тэгэхээр Тийм би байлээ. одоо өмнөх сонгуулиуд дээр яг юу хийгээд юу дугуулад яваад байснаа айгүй эргэж бодохоор санагдсан. Тийм харин тэг яг үнэ тэгж санагдсан. Тэгээд а, одоо тухайн хүний үзэл бодол, үзэл баримтлал гоё байгаад, тухайн хүний ингээд царай гоё байгаад, хүний хайрыг татсан байгаад тэр хүн ингээд гав ганцаараа нэр дэвших одоо угаасаа ямар ч боломжгүй. Гав ганцаараа юм хийх угаасаа ямар ч тийм суурь байхгүй юм байлээ шүү дээ, тий. Тэрийг аягүй сайн ойлгож авсан. За тэгээд оролцогчдоо нөгөө 100 хэдэн оролцогчдоо нэгдүгээр дугаар дээрээс хасаад бүр 50% нь хасаж хаяад 51 хүн үлдсэн байсан юм байлээ. Тэгээ 51 хүнээ 5 багт хуваагаад тэгэнгүүтээ 5 багаа болохоор одоо ингээд баг багаараа нам байгуулаа гэсэн даалгавар өгсөн 2 дугаар дугаар дээр. Тэгээд айгүй сонирхолтой байсан. Би тэгээд яг тэр ер нь нам байгуулдаг. Ер нь заавал ягаад намтай байж ич ингэж нэр дэвших хэвээр ингэсэн яг нэвтрүүлгийн ихэнх тийм хүлээлт байсан чинь үзэл ойлгосон. Угаасаа ер нь нам л байх хэвээр юм байлээ. За тэгээд даалгаврын товч тайлбар гэдэг энийг би бас харуулчих гэж бодсон. Байгуулад
За бүтэц тэгээд нөө улс төрийн үзэл баримтлал тогтолцоо гээд ингээд мөрийн хөтөлбөр нэр гээд ингээд юмнуудыг хийнэ гэд яг ингээд нэг мини улс төр ингээд яваад байгаа байхгүй энэ нэвтрүүлэг дээр. Тийм. Тэгээд тухайн одоо өөрснийхөө гаргасан мөрийн хөтөлбөрөө одоо ингээд сонгогдсон холимог 100 үзэгчдэд 30 минутын турш танилцуулна гэдг нь бас айгүй таалагдсан. Ер нь энэ 100 хүн яг 3 сая хүнийг төлөөлөх боломжгүй ч гэсэн ерөнхийдөө сонгогчдын нэг ийм иймэрхүү байхтаа гэсэн тийм нэг нурууг ер нь гаргаад ирсэн юм шиг надад санагдсан. Тэгсэн. Тий. За нэгдүгээр баг. За нэгдүгээр багч нь болохоор намын дарга нь болохоор нөгөө нэг миний дэмжээдээс эмч болсон шүү дээ. Сумья гэд залуу. Аха. Тий, нэгдүгээр баг бас дажгүй байсан. За хоёрдугаар баг болохоор энэ дэлгэр зуул гэдэг эмэгтэйг сонгож исэн. Энэ дотор болохоор маань хоёулагийн бас нөгөө дэмжээдээс нөгөө нэг сөүлийн эмнэлгийн удирдлагын чиглэлээр сурсан залуу байгаа. Тиймээс эднийх болохоор нөгөө Монгол үзэл баримтлалыг шингээсэн гэд шинэ сурталд оруулж ирэхийг оролцсон байсан тий. Тийм байсан. Тэр бас сонирхолтой байсан. За 3 дугаар баг болохоор эдний дахлагч нь хэн сонгогдоо? Намхай Харин чинь сонгогдсон. Эдний юун дээр болохоор. За дараагийнх нь болохоор эднийх дээр болохоор анх баяр гэд нэг залуу сонгогдсон санагдаж байна. Тийм анх баяр эднийх бас аюул байсан. За 5 дугаар баг дээр болохоор 5 дугаар багийн ахлагч нь эдний багийн ахлагч чи хэн байлаа? Лавг баяр гэд нэг залуу сонгогдсон. Гэхдээ 5 дугаар баг аюул их маргаантай байсан. Ер нь баг бүгдээрээ аюул амбицтай байсан. 5 хүнээс сонгосон гэж ярьж исэн. За тэгээд нэгдүгээр баг маань болохоор нэг нам гэдэг нэртэй байсан. Тэгээ надад бол нэг нам айгу таалагдсан. Тэр за энэрийг ярихаас өмнө тэр надад яг энэ дугаар дээр хамгийн их таалагдсан нь бол менторуд байсан. Тэр эхлээд нөгөө зөвлөгөө өгсөн тэр багш нар, судлаачид бүгдөө айгу таалагдсан. Тий. Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын техникийн профессор Бумдэр гэж хүн байсан тий. Өөр ямар менторуд байлаа? Өөр бас нэг хууль судлаач байсан. Энэ хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал гэдэг энэ хүн байсан. Дараагийнх нь болохоор эдийн засгийн одоо нөө Мөс эдийн засгийн багш. Тэ эдийн засгийн хүрээлэнгийн захирал гэдэг доктор профессор Цэвэлмаа гэж хүн байсан. Дараагийнх нь болохоор хүний эрхийн ханх үндэсний хорооны нарийн бичгийн дарга гэдэг энэ дөрвөн хүнээс манай нөгөө нэг баг бишээ нам байгуулсан хүмүүс маань зөвлөгөө авсан. За одоо зарим хүмүүс нь бол угаасаа ямар ч ойлголтгүй бид нар шиг л байгаа шүү дээ. Нөгөө нэг нам байгуулад нам яах ёстой юм бэ? Намын хөтөлбөр яах ёстой юм. За намын хөтөлбөрийн дараа мөрийн хөтөлбөр те сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр нь яах ёстой юм. Намын хөтөлбөр нэгтэй байх ёстой юм уу? Мөрийн хөтөлбөр нэгтэй байх ёстой юм уу гэдэг ингээд тэгээ яг мөрийн хөтөлбөрт яг юу гаргаж ирвэл сонгогдох магадлалтай вэ гэдэг бас асуултууд айгүйх явсан те. Тэгсэн энэ менторуд маш их таалагдсан. Айгүй мундаг мэдлэгтэй хүмүүс байсан. Ийм зөвлөгөө чиглэл өгсөн ч яг зөв санагдсан. Тийм тэгээд хуулийн одоо энэ хоёр хүн маань болохоор одоо энэ хууль судлаач, улс төр судлаач хоёр хүн маань ерөнхийдөө бол ингээд Монгол улсын үндсэн хуулийнхаа хүрээнд ямар нэгэн одоо ийм хууль зөрчөөгүй мөрийн хөтөлбөр байх ёстой гэдэг мессежийг ерөнхийдөө өгч ирсэн тий. Одоо уг нэг шинэ нам байгуулагдчихсан да. За тэр бол нөгөө нэг комедийн Амрагийн либерал ямар нам билээ те. Тэр нам байгуулагдчихсан. Надад бол айгу таалагдсан. Ингээд залуучууд нэгдээд шинэ нам гарч ирээд шинэ дуу хоолой хүргээсэй гэдэг айгу дэмжижсэн болов саяны энэ юугаар арсан нам нэгтцэн гэдэг шиг болсон те. Тэгэхээр Амрагийн тэр одоо нам хэрвээ ийм менторудаас зөвлөгөө авсан бол яг бүртгүүлж чадах байсан байх гэж би бодож байна. Яг одоо магадгүй ирээдүйд ийм нам байгуулъя тий. Ер нь яагаад зөвхөн ман хоёр байх хэвтэй юм. Манан бүлэглэлийг одоо ингээд нэг 3 дахь хүчин болёо гэж залуус байвал ийм хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй юм шиг үлээ. Би тэгэхээр тэр Liberty Amra гэдэг тэр залуугийн комеди Амра залуугийн одоо нам нь бүртгүүлж чадаагүй гэсэн юм сонсч ирсэн нэг улсын бүртгэл дээр. Тэгээд энийг айгуу дэмжижсэн байхгүй очиж гарын үсэг зураад ер нь бол байгуулагч юм бол
гоё шин санаа гарч ирэх байх гэсэн байгуулагдаж чадаагүй тэгээ тэнд байсан хүмүүс нэгдсэн гэсэн юм Алдсан таа. сонссон. Тэгэхээр энэ хууль зүйн хүрээнээс анханасаа ийм зөвлөгөө аваад ийм хүмүүс байдгийг бас мэдгүй мэдээлэл дутмаг болохоор байгуулж чадаагүй ч байсан байж болох юм да. Тийм магадгүй те. За энэ бомдер гэж Тийм. хүнээс би ямар мэдлэг олж авсан бэ гэхээр намын мөрийн хөтөлбөр гэж байд юм байна. За тэгээд намын мөрийн хөтөлбөр бол айгүй тийм урт хугацаатай байд юм байна. Бүр ийм нэг хөгжлийн бодлого ярьдаг байд юм байна. За тэгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр болохоор тухайн 4 жилд ингээд юу яах гэж байгаа учраас намын мөрийн хөтөлбөр дотроосоо хамгийн тулгамдж байгаа ингээд ойрын хугацаанд шийдвэрлэж болохоор тэр мөрийн хөтөлбөрүүд ингээд түүгэрчилж аваад тэрийгээ сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт оролцуулж юу яах хэрэгтэй. Тэгэхгүй бүгдийг нь оруулах ямар ч боломжгүй гэсэн тийм зөвлөгөө өгч ирсэн. Энэ бомдэр гэж хүн болохоор номин гэрэл гэж хүн болохоор бүх одоо нэг мөрийн хөтөлбөр чинь хуулийн хүрээнд байх хэвээр. Хуулиас гажуудтай хууль зөрчсөн ямар нэг юм бол байж болохгүй. Хүний эрхэнд халдсан ч гэдэг юм уу эсвэл мөнгө тараанч гэдэг юм уу тийм одоо ингээд хууль заагаагүй ямар ч зүйл байж болохгүй. Бүх юм хуулийн дагуу байх ёстой гэж хэлж ийсэн. Цэвэлмаа огш болохоор одоо юу эдийн засаг нийгэмд нөлөөлнө. Нийгэм буцаад эдийн засагтаа нөлөөлнө. Тийм болохоор одоо ингээд нийгмийн ерөнхий одоо юунуудыг суурьаар нь сайжруулахын тулд та нар эдийн засаг дээрээ бас ерөнхийдөө анхаарсан тийм мөрийн хөтөлбөр гаргаарай гэсэн тийм зөвлөгөө өгч исэн. Хүний эрхийн энэ хүн бол үнэхээр бас аюулаг мэрэгчлээ юм шиг надад санагдсан. Одоо хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд одоо нийгэмд байгаа бүх одоо субъектэд хандсан бүх субъектэд одоо ингэж хүрхүүц тийм юу хийгээрээ одоо амьдрах орчны хувьд ч тэр эдийн засгийн хувьд ч тэр нэг нь юуны хувьд гэлээ хөгжлийн хувьд гэлөө нэг юм гурван зүйлээ ингээд хооронд нь уялдуулад тэгээд одоо нийгэмд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгшин настай хүн хүүхэд те ингээд бүл одоо нийгмийн субъектүүд байгаа шүү дээ одоо өрх толгоосын ээжүүд гэдэг юм уу тэр бүх хүмүүсийг ингэж хамруулсан хинэн ч гадуурхаагүй тийм мөрийн хөтөлбөр хийгээрэй гэдэг энэ хүний тэр яриас айгуу гой санагдсан надад нэрээ тийштэй л гэж бодогдсон. Гэтэ яг бүгдийг хамруулсан тийм мөрийн хөтөлбөр хийх яг боломж байдгүй үгүй юу гэдгийг бас хэлж мэдэхгүй байна. За нэг нам гэдэг л байх л та. Тийм бах тий. За нэг нам бол надад айгуу таалагдсан. Тэгтээ энэ хамгийн түрүүнд ярьсан учраас мартагдсан бах яг нөгөө шүүгч нартай би санал нэг байна. Хамгийн айгүй олон багууд ингээд 5 багууд 30 минутаар гэдэг чинь хэдэн цаг үргэлжилсэн тий. 2 цаг 30 минут үргэлжилсэн гэсэн үг. Тим ярианы дараа хамгийн ихний намын одоо яриаг мартагнах магадaltaй л та. Тэгэд нэг намыг тэгш боломж нам хамгийн түрүүнд гараад нэг нам болохоор 2-т гарсан чинь манай нөгөө нэг 3 тэр чи хин гэдээ л нэг 3 шүүгч энэ чинь юу илүү 2 дугаарт гарсан нам билүү те нэг нам чинь энэ чинь нөгөө юуны тухай ярьсан нам мөн энэ нөгөө сумьягийн нам байхгүй юу нэгдүгээр багийнх тэгтээ нөгөө нэг юмаа хизээ хураалгацнараа дараалуулж юу яана гэдсэн байхгүй юу зөв тэгээд нэг 2 дугаар гарсан тэгвэл айгу ойлгомжгүй байсан. Би хэрэг дараалалаар нь сэжилж. Нэгт гарсан нь энэ тэгш боломж нам байсан. Одоо эднийх чинь нөгөө нэг Монгол үзэл баримтлал гэдэг нэг юм оруулж ирэх гээд байгаа шүү дээ. Ямар юм гэлээ. Тэгсэн монголизм гэдэг шинэ үзэл баримтлал гаргаж ирнэ гэсэн. Монголизм гэдэг энэ үзэл баримтлал гаргаж ирнэ гэсэн нь надад таалагдсан боловч өөртөө энэ санаандаа жоохон төрөлтсөн юм шиг санагдсан тий. Одоо энэ нөгөө монголизм Монгол тохирсон өөрсдийн гэсэн үзэл баримталтай байх хэрэгтэй гэдэг юмыг философч одоо Молор Эрдэнэгүй сүүлийн үед айгүй их ярьж байгаа шүү дээ тий. Монгол хүн хөдөнизм энтер гэдэг өөрийнхөө тийм гаргаж ирж байгаа санаанууд юм философууд айгүйх яригдж байгаа. Би бол энийг айгүй зүг гэж бодож байгаа байхгүй юу. Дандаа юм барууны нэг дүрээсэн байх хэрэггүй те. Эсвэл Орсын ч юм уу дүрээсэн ийм үзэл баримтлалаас гадна бид нар өөрсдөө тусдаа үзэл баримталтай байж болно шүү дээ. Одоо жишээ нь Хятад болвол яг юу биш шүү дээ. Коммунист улс биш те. Бүх юма хаага хайцсан биш. Тэгээ чөлөөт эдийн засгийг бас дэмждэг өөрийн гэсэн юм нэг бодлоготой байгаа байхгүй. Тэгэхээр яг ерөнхийдөө ийм улс төрийн чиг баримжаа гэж мэдээж хэрэг байх хэрэгтэй байх. Тэгтээ яг тохирсон ийм бас үзэл баримтал байхад болохгүй юм байхгүй гэж би бол бодоод байгаа.
тий. Би ч бас тэгэж бодож байна. Эднийх тэгээд нөгөө нэг яг гоо гурван нөгөө нэг шүүгч маань айгүй улс төрийн тоогоон чанагдсан ерөнхийдөө айгүй тийм улс төрчид байсан. Эднийхийг болохоор алсын хараач гэсэн алсын хараа биш байна гэж үзэдээсэн. Эднийхийг яг гоо шинэ үзэл баримтлал гаргаж ирнэ гэдэг дээр тэр гурван хүн жоохон дэмжихгүй байгаад байх шиг надад санагдсан. Тэгээд нөгөө нэг PPT-ийнхэн тэр шатрын зургийг одоо хүн нэгдүгürt одоо бүх тэгш боломжтой гэж байгаа хэрнээ энэ шатар бол үргэлж ноёныхоо төлөө ноёноо хамгаалахын төлөө явдаг энэ үзэл баримтлалыг ингээд дэмжихгүй байна гэд нэг тим юм ярьжсэн тий Тийм гарааны тэр бол тэгш боломж яг гэд. холбоогүй нэрээ зураг байсан. Яг тэд нарыг хийсний дараа л анзаарсан л та. Тий ер нь бол тэг яг Тий. хүний тархинд тим юм суучдаг штэ л гэсэн санааг хэлж явах шиг байсан тий. Тийм тэр өөрөөх нь угаасаа имиж нөгөө төлөөлнө шүү дээ тий. Тэгэхээр Тийм тий. тэр ч одоо хүү болвол ноёныхоо төлөө хамгийн түрүүнд л өгдөг хамгийн сул дорой шүү дээ. Эсвэл хүүг нь одоо бид нар төлөөлж байгаамаа гэж бүх ард түмэнд тэгш юмаа гэдэг утгаар тавьсан юм уу бас сайн ойлгомжгүй байсан. Гэтэ тэр шүүгч нарын саналтай бол санал нэг байсан. Дараагийнх нь нэг нам байсан. Энэ нэг нам дээр болохоор шүүгч нар өөрснөө айгүй тийм өндөр хүлээлттэй байсан. За энэ намыг чинь сонгочмор ч юм шиг санагдаа явчлаа шүү гэд нөгөө нэг сансар шүүгч тэгээд хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь эднийх ингээд ер нь бол баг доороосоо хоёрт айгүй бага оноо автсан. Тэгэд би тэрийг яагаад тэгж бодсон бэ гэхээр эднийх бол ингээд юу байсан уу үзэл баримтлалт нь байсан уу тодорхой байсан зорилго тодорхой байсан. Гэхдээ эдний одоо нөгөө мөрийн хөтөлбөр болохоор яг л өнгөрсөн 4 жилийн мөрийн хөтөлбөр л байсан байхгүй юу? Шин юм байгаагүй. Ямар ч шин юм байгаагүй учраас хүмүүс тэр 100 хүн эдний намыг сонгоогүй байна гэж би дүгнэлтэнд хүрсэн. Угаасаа эдний нам дээр нилээ эртэл ярьсан учраас би хүртэл мартцсан. Одоо энэ нэвтрүүлгийг дуусгах үед нэг намынх чинь яг юу байлаа гэдэг хамгийн ихэнд ярихдаа айгүй гоё урам зоригтой гоё ярихаар энэ ястай айгүй айтайхан юм ярьж ийн гэдэг араас нь тэгш боломж одоо нөгөө нэг монголизм гэ ярихаар эн чинь бол нэг нам биш юм шиг айгүй сонио юм яриадсэн байхгүй юу? Тодорхойгүй ингээд өөртөө орооцолцсон юм ярьсан. Тэгэхээр ингээд мартагнаад ихэлсэн. Би яг энтэй санал нэг байгаа. Тэгээд эднийх бас нөгөө нэг мартгансан дээрэс нь яг байдаг л мөрийн хөтөлбөр байсан. Хоёрдугаарт, гуравдугаарт бас нэг жоохон уянгалцсан. Ялангуяа манай нөгөө нэг намын дарга Сумья бол аюу уянган харилтаа ярьж байсан. Ингээл тэгсэн чинь тэгээл гэж ингэж яриадсан байхгүй айгүй уянгалсан. Тэр бол бүр нөгөө тийм pop юм дургу болцсон байлаа шүү дээ тий. Одоо нөгөө нэг элбэг дорж морж тийм уянгалсан юм сонссоор байгаад бид нар бас залхсан юм шиг шүү дээ тий. Айгуу тийм уянгалдаг улс төрчүүд байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол тийм уянгалсан улс төрчүүд бас харсангүй. Харин тий айгуу уянгалсан. Pop улс төрч одоо элбэг доржлээс яг нэг тиймэрхүү бараг л шүлэг унших гэж байгаа юм шиг л явсан шүү дээ. Тэгсэн яг шүлэг унших юм шиг айгуу сүртэй гараа атгаж ирээд хоолойных нь өнгөн зөөлрөлтэй сүртэй айгуу юу яасан. Тийм манай тэгш боломж нам тэгтээ тэр сонгогчдын дундуур орж нэгээрээ тэгж сонгогчтой тулж ажиллах ер нь шал дэмий байсан юм аа. Ер нь тэр анханаас шал цагаа дэмий үрээ тий. Шал дэмий үрээд. За тэгээд энэ нэг намын нөгөө дараа нь ялагдлын шалтгаанаа ингээд ярьсан чи тэр тэгш баяр өдөө тэгш жаргал гэдэг хүн хасагдсан л та зайлвал тэр хүн айгүй гоё юм хэлсэн. Бид нар дотроо хөөсөрцөн. Би бинийгаа ингээ хитрхи ёо манайхастай алж шүү, манайхастай нэрээ сайн байшгүй гэж ингэж өөрснийгөө дотроо хөөргөөд яг үүндээ гадаас харж байгаа хүнд бол юу ч болохгүй байсан байж болно гэсэн дүгнэлт хийсэн надад айгүй таалагдсан. Тийм тэр тэгш жаргал гэдэг хүн чинь өөрөө нөгөө нэг юм сэтгэл готролд орсон хүмүүсийн төвтөөч илүү дээ. Ямар ч гэсэн нэг тийм залуу байхгүй юу? Юугаар Facebook мөхөр зурагт мөртээр бол хальт харж исэн хүн байлээ. Тэр айгүй их тасагтан айгүй харамсалтай санагдсан. Тэгээд өөрөө яг энэ баг дундаа санаатай нь ер нь их нийлэхгүй байгаа учраас бид ингээд нэг сайн дэмжиж чадахгүй байна гэдээ ярьжсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ хүний яг нөгөө үзэл баримтлал нь юу байсан болоо гоё шин дуу хоолой байх байсан бахтаа гэд яг эдний намны хувьд болохоор нөгөө байдаг л одоо явж байгаа намууд шиг юм ярьсан болохоор их жаргалын хувьд юу ярих байсныг мэдэж чадаагүй айгүй харамсалтай санагдсан. Айгүй зүв залуу шиг санагддаг байхгүй юу? Тий.
Тэгээ тэр хүн намаа айгүй гоё дүгнсэн. Бид нар ингээд дотроо бие бинийгээ хөөргөөд бие бинийгээ бөөцөөлээд чи мундаг чи лаг бид нар өстө алж ийн хамтдаа бүгдээрээ сайн байна гэд тэгсэн. Яг үнэндээ сонгогчд дүнгээ тавилаа гэд хэлсэн шүү дээ тий. Ер нь бол болоогүй байсан байна гэдгийг хүлээн зөвшөөргээд надад тэр дүгнэлт бол үнэхээр мундаг санагдсан. Тэр хүн бас өөрийнхөө дотор руу өнгийсэн. Тэгсэн энэ тэгш шаргалын яг энэ дүгнэлт бол за нэгдүгээр энэ хоёрдугаар дугаараас гадна гуравдугаар дугаар дээр бүр надад айгүй ийм яг л ингээл Монголд болдог процесс ингээд өнхрөө доош явж байгаа юм шиг санагдсан. Нэг баг болсон хүмүүсээ бие биенээ ингээд бид нар лагштай гоё юм хийж штэ гээ яриад байгаа хэрнээсээ яг хүмүүс яаж санагдж байгаа нийгэм ямар нөлөөтэй юу гэд тэн дээр ийм 3 дахь дуу хоолой байхгүй бид нар ингээд бие биенийгээ хитрхи даган дуурайгаад найзан дундаа болчдөг. Тэнгүүд яг энэ чинь жижиг зургаар энэ телевиз дээр нэг баг харагдчихээн. Том зургаараа ойл нөгөө нэг яам тамгийн газар аль эсвэл нэг намынхан те нэг ийм одоо хамт ажиллаж байгаа хүмүүс л ингээл бие биенийгээ хөөргөөл энэ улсад яг болохгүй байгаа юмыг хэлж чадахгүй ингээд яваад байгаа нь үнэн байхгүй. Тэгэхээр тэр тэгч жаргалын хэлж байгаа зүйл бол айгүй үнний ортой. Тэгэхээр хин энэ дээр дуу болох юм. Дуу хоолой болж байгаагийнхаа дуу хоолойг нам дарахгүйгээр яаж сонсож сурах юм гэдэг бас асуудлууд байх байхаа. Харин тэгээд хөөрхий хасагдсан тий. Тэгсэн. Харин би ч бас айгүй ер нь харамссан. За хөгжил ухаалаг нам гэд нэг юм нам байна. Хөгж ил ухаанлаг гинэ. За хөгжлийг ил болгоё. Тэгээд хүмүүсийг ухаантай болгоод баг ингээд лаг болгоё гэсэн нэг яг тиймэрхүү юм хэлсэн. Эднийхээс яг үнэндээ бол нэрэ тийштэй гэд ингээд нэг бид үлдсэн ч юм уу те ингээд яг юм сэтгэлд үлдсэн юм. Надад бол үнэхээр алга. Тэгсэн. Надад ч гэсэн алга. Энэ дээр бол үнэхээр ярих юм баг байхгүй нэ те. Тийм байхгүй. За эрх ба хөгжил нам. Эрх ба хөгжил нам. Энэ болохоор хамгийн сүүлд гарсан нам баггүй. Эднийх хоёрт орсон. Эрх ба хөгжил нам одоо нөгөө нэг жүжигдсэн тоглолтууд хийжсэн шүү дээ. Нөгөө Ариун Заяа энэ тэр юм байна те. Тэр тий. Надад эдний нам яг үнэндээ бол айгүй таалагдсан байхгүй юу. Би эднийхийг ер нь нэгт орчих байх гэж айгүй хүлээлттэй байсан. Тэгсэн чинь нэгт орч чадаагүй. Яг юу таалагдсан бэ? Эднийх болохоор одоо тэгш боломж тэгш гараа гэдэг юм бол нэг их яриаггүй. Одоо ягаад тэгэхээр хүн болгон өөрснийхөө хөдөлмөрлөж байгаагийнхоо хэрээр өөрснийхөө одоо гарааны цэгийг тодорхойлох байхгүй юу? Тэгэхгүй тэр чинь бүх хүнийг яг ижлэхэн гараатай гар гэдэг чинь өөрөө социализм болоо явчихж байгаа зү. Тэгэхээр хин илүү хөдөлмөрлөн тэр илүү өндөр гарааны цэгтэй байх боломжтой. Тэр эднийх болохоор тэр эрхчлөөг олгоно гэсэн нь айгүй таалагдсан байхгүй юу? Улс төрийн оролцоог бага байлгана. Хүн ингээд эрхчлөөтэй ингээд өөрөө хөгжнө гэдэг. Тэгээ тэр нь өөрөө баг хөгжил болно гэсэн тийм мессеж өгж байгаа юм шиг надад эрхчлөө нэгт одоо ер нь баг нэг нөгөө Америк шиг хөгжнөөч гэдэг юм уу те тийм либерал үзэл юм байна шүү дээ. Тэгээ улс төрийн оролцоо бага болохоор хүн угаасаа хүссэн хүсээгүй сайхан амьдрахын тулд гарааны цэгээ дээшлүүлэхийн тулд хөдөлмөрлөн шүү дээ. Тэрийг ингээд ямар нэгэн байдлаар улс төрөөс ингээд хараад хяхаж хавчаад ингээд байвал хэцүү шүү дээ. Одоо яг нөгөө одоо эднийх чинь баг нөгөө татваргүй болгоно гэлөө юу гэлээ татварын дарамтыг баг ингээд байхгүй болгоно гэд тэгээд эсэн шүү дээ. Баг тэрнээсээ болоод өөрснөө ялагдчихлаа гэ тэгээд ягаад тэгэхээр тэр нь хитрхи поп байсан байж магадгүй гэд тэгээдсэн. Гэхдээ бидний тэр юу бол надад айгүй таалагдсан. Мэдээ багийн тэр жүжигсэн тоглолт надад бол нэх амар таалагддаг айгүй түүхтэй байсан. Тийм тэр айгүй илүү байсан тий. Тэр нэгнийх бас нөгөө тэр тайм менежмент дээр алдсан л да. Гэсэн. Тий. Хитрхээ сунжраа тий. Жүжигсэн тоглоод цагаа авах орон сүүлийн хүнийхээ цагийг авчиж байгаа. Тэгээ тэр жүжигсэн тоглолт нь яг үндэ тийм сонирхолтой биш. Одоо бүр Facebook мөхөр тийм харсаар байгаад бүр залхацсан юм шүү тий бид нар. Тий яг эднийд нөгөө тийм юм хийдэг хүн байсан. Тэр нь бас юм оруулмаар байсан баг л да тий. Human Sig охин байсан шүү дээ. Human Sig охин байсан. Тэгээд тэр Ариун Заяа бас нэг тийм тэр бол илтгэл тавиа сурцсан охин байлээ тий. Ариун Заяа. Тийм байсан. Тэр гурван шүүгчийг бол зүгээр нэрэ тийштэй гэж бодогт илтгэл тавьсан л зүгээр боловсролын тухай 5 үйлсэлт ярьсан шүү дээ. Тэгээ энэ залуучуудын дунд одоо TEDx talk шиг те ийм нэг богинохон хэрнээсээ хүчтэй мессеж өгдөг те ийм бодуулдаг ийм илтгэл тавьдаг залуучуудыг бол би нэх олж харсангүй. Яг тэр дунд ганцхан Ариун Заяа л ерөнхийдөө яг TEDx talk шиг те ингээд
юм бодуулаад нэг асуулт тавьшуулангүүтээ яриад ингээд олны Мгм. өмнө яриад сурцсан охин байлээ. Тэгэхээр би Тийм бусад биз. нөгөө нэг гадаад дотоод төгссөн мундаг залуучуудаас яг тийм юм хүлээсэн чинь Мгм. тийм юм ярьсангүй. Тийм Ганцхан ариун харин. заяа тэрийг үзүүлээ. Бусдууд нь болохоор нөгөө манай улс төрчиг чиг л ингээд нэг бол уян галах гэж оролдож байна. Нэг бол ингээд Өө юугаа ярьсан. Эндээс өөр нэг залуу байсан шүү дээ. Тэр нөгөө тэгш инновац хөгжил ямар юмны нам Дараагийн бэлээ нам те. хит нам Тийм тэр залуу бас яг адилхан яг тийм TEDx talk шиг ингээд залуучуудын тийм ихтгэл тавьж чадсан. Энэ хоёр болвол яг ихтгэл тавихтаа тэр техникийг ашиглаж илээ. Тэр нь ч тий, гэсэн яг одоо юм хүний ингээд шинэлэг нөгөө нэг шууд импакт болж байгаа нь тий. Хүний үзэл рүү тий. шууд нэрээ тийштэй гэсэн бодлыг ингээд төрүүлчихэж байгаа байхгүй юу? Яг одоо нөгөө нэг Мгм. Apple-ийн танилцуулга нэг гардаг штэ тий. 9 сар дараагийн Тийм хугацаа тийм. танилцуулгатаа нэг айгуу сүртэй. Яг тийм юм ингээ харагдсан. Тэгсээр нэ тэр нь нэрээ тийштэй гэсэн. Одоо тэр ариун зайгийн боловсролын хэсэг бол айгуу таалагдсан. Манай 3 шүүгчд ч гэсэн айгуу таалагдсан. Тийш үү нэрээ сурах хүчгийн шинжилэл гээл одоо нөгөө нэг хүүхдүүдийн одоо сурах эрх нь ингээд тэгш байх хэрэгтэй. Сумын хүүхдүүд интернетгүйгээл ингээл бас нэг мессежээ өгцөн те. За Тэр нь дараагийн бол аха юуны нөгөө нэг яг ярих гэсэн сэдвээс гадна хүний нөгөө илтгэх урлагтай бас айгу холбогдож байгаа шиг санагдаж байна. тийм байлээ. Одоо нэг шүүгч нь хэлсэн штэ. За улс төр гэдэг бол сэтгэл хураах урлаг юм аа гэд. Тэр айгу зөвөн Тий. санагдсан байхгүй юу? Зөв амьтад гэж бодсон штэ. Улс төр гэдэг бол сэтгэл хураах урлаг юм аа гэд. Яг бүр ингээд хоёр хүүгээр хэлчихэж байгаа байхгүй юу? Айгүй айхтар. Тэр Нэрээд улс төрийн гурван шүүгч бол бас айгу тийм нэг улс төрийн тоон чанагдаад болоод болцсон нөгөөсөн гэсэн шиг тий нэг тийм зөвүүн хүмүүс хэлнэ штэ. тийм байлээ тий. Яг ямар улс төрийн оролцоотой хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол улс төрт амар тийм чанагдсан хүмүүс хэлнэ штэ бүр юу олон Ялангуяа тэр нийтийн нөгөө өмнө нэг юу аха хэлэхээ мэддэг тий тий. нэг юу хэлвэ сэтгэлд таалагддаг мэддэг хүмүүс үлээ. Тэгэхээр ийм нэг жижиг юм дээр өөрсдийнхөө сүртэй яг саналыг бол хэлэхгүй Мгм. дотроо бол нэг өөр юм бодсон байгаа тий. За энэ хүүхдүүд бол за жулдраа юм да ч юм уу тий бодсон. Тий. Тэгсэн хэрнээсээ яг ингээ шүүх болонгуудаа за бидний санал яах вэ тий энэ одоо 100 оролцсон хүний саналаар шийдэе мэдээ энэ төр гэх. Тэнгүү чи нөгөө хүмүүс ингээд айгу гоё тоглолт өгөөд байгаа байхгүй тий. Харин Зүгээр юм тийм жижиг нэвтрүүлэг дээр хүртэл уус төрч гэдэг хүн чинь тийм тоглолт хийд юм байна гэж надад санагцсан. харин тийм ялангуяа тэр ардын нам хоёрын хүн те. Тийм тэр хоёр бол бүр чанагдцсан үс Бүр хэлээ шүү дээ. айхтар те бүр ёо ш нэр яриа хэлээ тэр үгийн баядаг ямар ч зүгээр алчаад байна ш. Одоо тэгэл бид нар маллалт юм байна даа л гэж бодсон. Яг сэтгэлээ хураал авт юм байна. За хөгжил инновац технологи хит нам. За энэ хит гэдэг нэр нь өөрөө айгуу гоё те. Тэгээ хөгжил инновацыг технологиор гэдэг. За Тэгээ энэ бол яг л ер нь бол нийгэмд яг ийм л юм хүсэж байгаа юм байна гэж бодсон. Надад бол энэ нам айгу таалагдсан. энэ нам угаасаа төрүүлсэн л дээ те. Тийм төрүүлсэн энэ залуугийн ихтгэл бас айгүй гоё хүчтэй байсан. Одоо ингээд олон жил ярьсан энэ улс төрийн үзэл баримтлуудыг бусад намууд ерөнхийдөө давтаал ярьж штэ тий хийх гээл хийгдээгүй байгаа боловч яг мөрийн хөтөлбөрийн төр дээр нь тусагдсан юмнуудыг л яриад байгаа байхгүй тий. Ерөөсө хинч дурдаагүй зүйл биш. Энд болохоор залуучуудаас бид нар хүсэж байгаа нөгөө шинэ уур амьсгал, инновац гэд ирээдүйлөө чиглэсэн юмыг яг хэлсэн нь таалагдсан. Үнэхээр гарлаа ийм нам одоо бодит байдлаар гарлаа гэд хийж чадах хэсэг нь бол мэдэхгүй. Гэхдээ бидний яг сонгогчдын хувьд бас сонсхийг хүссэн зүйл байх шүү гэлээ. Тийм байсан. Сонсохыг хүссэн зүйл байсан. Тэгээд нөгөө одоо Монгол улс шинжлэх ухаандаа хэдэн төгрөг зарцуулдаг гэж бодож байна. Яагаад ингэж хөгжихгүй байгаа вэ? Гэтэл одоо Япон, Солонгос, Азийн бар болцсон улсууд яагаад хөгжөөд байгаа юм бэ? Тэд нар ингэж нөгөө шинжлэх ухаандаа яг хэдийг зарцуулдаг вэ гэдгийг аягуулга гаргаж ирсэн те. Тэгэн тэр анхныхоо нь яг панчлайн нь өстой гоё байсан. Тийм Ингээд тэр залуу хэлсэн тэгээд нээлтийн үг нь хүний их хэмж мэрэгжилтэй гэхэд бол аягуулаг илтгэл тавьдаг залуу байлээ. Тэр ер нь аягүй мундаг залуу байсан надад. тэгсэн. Тий. Энэ нам бас айгүй таалагдсан. Гэтэ надад өмнөх нам нь илүү таалагдсан гэхгүй юу. Аха. Зөв. Тий, хөгжил, инновац, технологи. За тэгээд нөгөө нэг манай менторуудын нөгөө нэг бас нэг хэлсэн чухал зүйл байсан. Одоо хүн чинь ингээд нэг хүн ч байхаа ингээд мөрийн хөтөлбөрөөр гаргадаг штэ тий. Тэгээ мөрийн хөтөлбөрөө ингээд хийх гээд тэгээд ингээд би ч одоо ингээд төсөв ингээд нэг юм төсөв
гаргаад өгчдөг улсын хурлын гишүүний төсөвгээл за тэр төсөвтөө тааруулаад мөрийнхөө хөтөлбөрийг хийд юм байна да гэд бодсон чинь энэ хүмүүс чинь болохоор тэр намын гаргасан одоо сонгуульд өрсөлдсөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчингод бүрдүүлэх зорилготой хүмүүс юм билээ шүү дээ. Тийм байлээ. Тий одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ хууль санаачлах ч гэдэг юм уу те. Ер нь яг Тий. гол үйл ажиллагаа нь эднэрийнх чинь тийм л хүмүүс юм байлээ шүү дээ. Тэгээд тэрнээс бол ингээд энэ тэнд гүйж очиад 100 хайлаас нэг юм хөдөлж аваад нэг байшин бариад яг тэгээд байх тийм хүн биш юм байлээ шүү дээ. Нэрээ хууль эрх зүйн орчингийг бүрдүүлээд өгчөхөд л одоо ингээд хийгдчих ажлууд гэх юм уу одоо ингээд төр өөрөө хийгээ явуучих тийм ажлууд юм байлээ. Тэгэд энэ одоо 120 хэдэн гишүүн болох гээд энэ гишүүд чинь бүгдээрээ ер нь бол одоо мөрийн хөтөлбөр гаргана шүү дээ. Намаас нь тэр намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд байгаа хүмүүс юм байлээ шүү. Би бас ийм юм мэдэж авсан энэ 2 дугаар дугаараас. Тэгээ энэ нэг сонгуульд шалгаруулаад тасалтан дундаас бас нэг юмыг ойлгосон. Тэр юу вэ гэхээр өмнө нь ч бас нэг газраас уншиж ирсэн юм а. Тэр юу вэ гэхээр ерөөсөө бид нар сонгуул болоход яг мөрийн хөтөлбөр элдв юмтай танилцахаас илүү нийлэн массын хүн ам нүдэнд таньдаг тий танил хүнээ сонгох магадлал өндөр байдаг гэдгсэн. Олон танихгүй хүн дуун одоо ингээд нэр зургнууд байна шүү дээ тий эсвэл нэрнүүд байна. Тэн дундаас бид нар айлуулах тий бүр огт танихгүй хүнийг юу мэдээж дугуулж ирснээс за арай мэддэм даа гэж зурагтаар их гардым даа гэд тийм хүнийг дугуулах магадлал нь айгүй өндөр байдаг гэдэг чийсэн байхгүй юу. Тэгэхээр яг энэ одоо нөгөө нэг сонгуул мини сонгуул дээр тий нэвтрүүлэг дээр илтгэлээ тавьсан хүмүүсээ нөгөө юмаа ярьж танилцуулсан хүмүүсээ таниад байсан хүмүүсээ илүү дугуулсан байсан тийм байсан нэрээ яг тэгсэн тий илүү одоо ерөөс багийнх нь ингээд намынх нь арталт байсан хүмүүсийг бол угаасаа мэдгүй юм чи ингээд ерөөсө дугуулаагүй тухайн нам нь өөрөө айгу таалагдсан байсан ч гэсэн тийм юм шиг харагдсан. Яг тэгсэн нэрээ тийм болохоор энэ 3 шүүгч маань яагаад ингээд бүгдийн жигд оролцуулаагүй юм бэ? Яагаад 3 хүнээр төлөөлүүлж одоо ингэж юу хийж байгаа юм бэ гэд тэгдээсэн те нэрээ нэг нам 3 хүн илтгэл тавьсан юм шиг байлаа шүү дээ. Тэгээд бусад хүмүүсийн боломжийг шууд таачиж байгаа. Намаар нь далимдуулаад нөгөө хүмүүсийн сонгоно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эндээс бас одоо энэ жилийн нөгөө сонгуул арай өөр хуудастай гарч ирэх юм шиг байлаа те. Намаа дугуулаад дараа нь өөрсдийнхөө одоо сонгож байгаа гишүүдийг дугуулах юм шиг байлаа шүү дээ. Те тойрон бүрээс хэдийх ч юм бэ одоо тийм шин сонгуулийн үстэй гарч ирэх гэж байгаа гэдгийг одоо эндээс л би мэдээлэл авлаа. Тэгэхээр хэрвээ энэ нэвтрүүлгийг үзээгүй хүмүүсээ нэг үзчихэд бол зүгээр санагцсан. Би одоо энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр орж ирэхээр юу уншихаа, юу хүлээхээ лав мэдээд авсан. Өмнөшгөө шууд базаад хаяхгүй гэж бодчихоо. Тэгээ ганц хүнийг сонгоод бол тэр намын юу одоо мөрийн хөтөлбөр бол биелэхгүй юм байлээ шүү. Угаасаа хууль эрх зүйн орчиныг бүрдүүлэхгүй хүмүүс нөгөө нэг эсрэг конопо дараал угаасаа одоо нэг хүн намын нэг хүн сонгогч энэ хүн нам яг юу хийсэн гэд бодоод байх хэрэггүй юм байлээ. Тэр хүн угаас юу ч хийх боломжгүй юм байлээ манайхаа. Тэр чинь нөгөө нэг сармагжуулаад те би нөгөө 2 намыг үнэхээр дэмжихгүй хүн намыг дэмжчихвэл би дугуулна. Өөрөөр хэлбэл би бол одоохондоо яг мөрийн хөтөлбөрөөр танилцааг болохоор аль намыг дэмжих мэдэхгүй байгаа. Гэхдээ би 3 дахь хүчээ орж ирээсэй гэсэн надад хүсэл байгаа учраас танилцаад үнэхээр тийм поп юм биш байх юм бол тэр хүн хичнээн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж чадахгүй цөөнх болсон байсан ч гэсэн хамаагүй саналын хураалт дээр ингээд тэнцвэржүүлэх үүргийг орно гэдэг үднэс би сонгож болно. Тэгэхээр заавал бүх нийтээрээ одоо өмнөхөр нь багаар нь дэмжиж гэдэг шиг их албатай бас биш гэж бодож байна. Тийм. Тэгэхээр нөгөө хүнийгээ та нар дэмжиж байхдаа одоо хүмүүс бол юмаа яг хэрэгжүүлж чадах байхаа гэж бодож ер нь битээ дэмжээрэй л гэсэн санаа хэлж байгаа. Ер нь бол хүнийхээ үзэл бодлыг сайн хараарай. Тэгээд хөөх янтан ганцаараа хүн чинь яаж чадахгүй. Тэгтээ та нар бол дэмжсэн бол дэмжсэн шигээл дэмжих хэрэгтэй юм байлээ шүү л гэж би бодсон. Тийм. 3 менторыг таалагдсан уу? Ментор гэнэ 3 шүүгч ер нь таалагдсан уу? 3 шүүгч таалагдсан. Айгуу зөвүүн байлээ. Одоо энэ дундаас хүн намын тэр сансар гэдэг хүнийг айгуу тогтоогоод авчлаа сонин.
Тэгээд жадамбааг бас айгу ингээ нүдлээд авчлаа. Дараа нь магадгүй ингээд энэ тийм дуустар нэр дэвшвэл одоо яагаад ч надад тийм нүдэнд танил те шарк амар төвшин гэдэг шиг ингээд үлдэхээр болчлоо. Яг юу нь үлдсэнийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ Ааха. энэ хүмүүсийг ингээд тэмдэглэл авчлаа. Тэгээ энэ Жаданбаа ч нөгөө нэг юу лээ глобал удирдагч билүү? Тэр сургуулийнх үстэй те. Тэр сургуулиас гарч Тийм үү. ирсэн шүү дээ. Тэ. Энэ Баярбаатар гэж хүний нь бол ёстой мэдхгүй. Тэр Сансэр гэдгийг ч гэсэн одоо л ер нь бол энэ нэвтрүүлгээр дамжуулж танилцлаа. Гэхдээ ер нь бол ингээд гурван өөр намын гурван өөр үзэл бодолтой хүн ингээд айгүй суугаад гурван талын зөвлөгөө өгөөд ингэж байгаа нь энэ нэвтрүүлгийн бас айгүй гоё тийм давуу тал юм байна. Хүмүүс тийм улс төрийн мэдлэг олгож байгаа энэ үйл явц нь өөрөө энэ гурав ингээд айгүй тийм дипломат харилцаатай хоорондоо те ингээд бас ингээд нэг тийм токсик би бинийгаа хийгээд ээж бодно шүү дээ. Чи өөр нам юм чи ингээд нэг хогийн тэггүй ингээд Аха. айгүй гоё суугаад жинхэнэ улс төрчид л юм байна да гэсэн нэг тийм улс төрийн чанар тоогоонд удаан чанагдахаар нэг юм болох юм болоо да гэсэн тийм бодлыг бас өгч чадсан энэ гурвын одоо тэр юунууд нь бас сонгогчдод хүндлэнэ гэж байгаа тэр тоглолт нь бас Тийм. юм байла. Ер нь Дээрэс нь энэ одоо гурван намаас аль эсвэл энэ нэвтрүүлгийн багаас нэг олонний танил ус төрчих ч юм уу те оролцуулаад одоо тэтгэврт гарцсан те Санжин Баяргаа ч юм уу Нямдоржих ч юм уу те авчраад тавьсан байсан бол энэ нэвтрүүлгийн уур амьсгал айгу муухай болох байсан. тийм шүү дээ. Зүгээр тэр хүмүүс гоё юм ярих л байсан байх л да. Гэхдээ аль хэзээ ингээд нэг үзэн ядагцсан ч юм уу хараад тийм хүмүүсээс биш гурван намын шин төлөөлөгчөөс тавьсан байгаа нь надад бол шин төлөөлөгчийг харагдаж байгаа. Тэгэхээр энэ Арчсан нам, Монгол Ардын нам хоёрын хүмүүсийг би өмнө үнэхээр харж байгаагүй. Магадгүй улс төр сонирхдаг хүмүүс байдаг бол мэддэг л ах л да. Жирийн одоо бидний хувьд болохоор ерөөсөө танихгүй хүн юм залуу хүчин орж ирсэн болохоор айгүй гоё санагдсан. Одоо энэ намуу чинь цэвэрших гээд байгаа ч юм шиг мэдрэмж төрөө те. Залуу хүчнүүд ингээд хүч төрөө орж иж байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд шинэ нам байгуулад одоо яг нэвтрүүлэг дээр энэ гарсан юунаас бол эдгээр бас нэлийн юм суралцсан байхаа. За энэ үзэл бодлыг бид нар нэг одоо ирэх сонгуулийнхаа юунд нэг оруулчих болох юм байх шүү гэсэн тийм бас өөрснөө ч гэсэн бас хоосонгүй л явсан баг. Тэгсэн байх. Зүгээр яг энэ нэвтрүүлгийн дараа миний хардталтаар энэ залуучуудаас айгүй гоё амбицтай тий гоё ихтгэл тавьж байгаа гоё үзэл санаатай залуусыг өөрийнхөө намдаа эсвэлэх гэж оролдох болов гэж бодож шít. Энэ хүмүүс намын төлөөлөгчд байгаа юм чинь тий. Нэгэн улс төрийн амбицтай залуучууд юм чинь. Гоё ихтгэл тавьж байгаа хүмүүсийг бол авах гэж л бодох байх л гэж бодож байна. Одоо нэвтрүүлгийг яаж дуусгах юм байгаа? Харин тий. Яг үнэ. За тэгээд 2 дугаар дугаар маш сонирхолтой байлаа. Одоо тэгээд цаг маань нилээ явсан байна. 3 дугаар дугаар угаасаа өссөн дахиад ярих юм байна. Хоёлаа. Энэ дээр бол багцалж нэгтгэж ярьж байгаа бол ямар ч боломжгүй болцсон. Тэгэхээр хоёлаа одоо 3 дугаар дугаараараа уулзъя. За баяртай. За баяртай.